Таны амьдралын зорилго юу вэ? Та юу хүсч мөрөөддөг юм бэ? Та өөрийнхөө амьдралын зорилгыг яаж тодорхойлдог вэ? Амжилтанд хүрч, эд хөрөнгөтэй болж, алдар нэрэнд хүрье гэж тодорхойлдог уу? Тэр чиний амьдралын чин гол зорилго мөн үү? Эсвэл бусдад тусалж, тийм ээ? Өөрөө аз жаргалыг мэдэрч, бусдад хайрыг түгээж, гэрэлтэж цацарч амьдрэх гэж боддог уу? За эд хөрөнгөтэй болчлоо, хүсээгээд хөрөнгөтэй болчлоо. Тэгээ одоо яах вэ? Сарлуу амьдрах уу? Одоо яах вэ те? Тэр эд хөрөнгөө яг яах юм? Хүний хэрэгцээ бол хязгаарлагдсан шүү дээ. Чи идэх хоол одоо хүн амьдралын туршид өдөрт 3 хоол иддэг болвол тийм ээ. Хэд наслаа болов тэр үржүүлэхэд тодорхой хэмжээний тоо аяхтай хоол идэнэ. Илүү идэхгүй шүү дээ. Тим хөрөнгөтэй байлаа гэдэг. Яг үнэндээ 500 мянган төгрөгийн салентай хүн тийм ээ. 5 сая юм уу 5 тэрбумын орлоготой хүн хоёрын хооронд тийм ээ. Адилхан л хэрэгцээ нь бол нэмэгдэхгүй байхгүй. Адилхан л хоолны хэмжээч адилхан хэрэгцээ адилхан байна. Авч явж чадахгүй тийм их эд зүйлсийг яг үнэндээ бол нэг хүн дээр их хөрөнгө төвлөрөх юм бол нөгөө тал дээр бас өөр хүмүүс ядуусч байдаг. 100 төгрөгийг 5 хүн хуваах байсан бол нэг хүн 50 төгрөгийг авчих юм бол 4 хүнд нөх ногдож шүү дээ. Тэгэхээр чи нүцгэрсэн нүцгэн боцсон. Нүцгэрсэн нүцгэн боцсон. Угаасан чиний юм угаасан ихнээс анханасаа байгаагүй байхгүй юу? Чи хорвоо дээрээс өөрөө тэр гэтэж бод гарсан гэсэн авсан юм ал буцаад тэр зарж байгаа байхгүй юу? Тийм болохоор хүн хэрвээ тийм ээ өөх гээд ингээ хөвтөж явахдаа хүн хэрвээ хангалттай хайрлсан бол өгсөн бол туссан болвол өнгөрсөн хойно сэтгэл бардам энэ хорвоог орхиж чаддаг харамсах зүйлгүйгээр амьдрснаа хүн болвол мэдэж нүд анихад төвчлөл хангалуун байдаг. Ямар сүсэггүй хүн, ямар ч бурхан номонд итгэдэггүй, өвөлийн урд төрөл тэгж байдаггүй гэж итгэдэггүй хүн хүртэл өөхтэй боддог гинэ. Одоо яана нөгөө нэг ирлэг бэлэг нь байдаг байсан бол үнэн чин билүү те? Үнэн болоо яадаг бол те? Үүлийн өргөж байдаг бол яана би ч нэр яалаа та байж те? гэж боддог гэж. Ямар сүсэггүй хүн машины аваад орлоо бурхан мөн гэж дууддаг гэж. Тэгэхээр тухайн нөхцөл байдал хүн өөрийнхөө зөвхөн шуналдаар дөрөөлж юм уу? Өөрийнхөө нэг муу давталцыг биелүүлэхэд юм уу? Түүний төлөө амьдрсан хүн бол маш өчүүхэн байна. Харин бусдын төлөө амьдрсан, бусдын төлөө өгсөн бүх бизнес хүртэл тийм. Бүх ажил нь хүртэл, амьдрал нь хүртэл бусдын төлөө амьдрсан хүн бол сэтгэл бардам. Бизнес нь тийм шүү дээ. Үйлчлэгчтэй хүртэл хайрлж байгаа байхгүй юу? Гэхдээ чанартай юм өгчээ л доо. Тэ? Тэгжээ тэр нь амжилтанд хүрдэг.